Болон тэр Аригтай хадгалаад 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуул дайн дахин
дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк. Сайн байцгаана уу эрхэм хүндэт хадгаламж эзэмшигчтэй. Яг одоо Ариг банкны аригтай хадгалаад 100 саяын Азтан болын урамшуул дайны 3 дахь шатны шууд дамжуулалт эхлэхэд бэлэн болоо те. Миний би өнөөдрийн шууд дамжуулалтыг хөтлөн явуулах зочин хөтлөгч жижиг авахын цэцэг харин надтай хамт энэхүү шууд дамжуулалтыг удирдах явуулах Ариг банкны мэрэгчлэн Нямбаяр. За ингээд харилцагч та бүхэндээ хуримтлалтай болгож байгаа энэ ажлын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд зарлагдсан аригтай хадгалаа 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуул тайны 3 дугаар шатны лайв маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд юуны өмнө бас бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр та бол зочин хөтлөгч учраас надаас ер нь сонирхож байгаа асуултаа тийм харилцагчийн талаас сонирхсан асуулт асуугаарай. За өнөөдрийн лайв тийм нэр хүндтэй хүн ирсэн учраас би бас мэдээж уран бүтээлч хүний учраас танаас бас сүүлийн уран бүтээлээс нь тэгээд лайв юуг ацнуудад бодож бодож байна. За баярлалаа. Миний хувьд сүүлийн үеийн уран бүтээл гэвэл саяхан би өөрийнхөө хамгийн анхны бие даасан уран бүтээлийг хийсэн. Энэ нь бол Цэ Түмэн баярын зохиол Дөргөний хатны домог гэд түүхэн нэг хүний жүжиг хийсэн байгаа. Одоо миний хувьд өөрөө анх удаа продюсерлаад, найруулад, тоглоод ийм маш том ийм түүхэн сэдвийг хөндөж авсан ийм жүжиг хийсэн. Энэ хүү жүжиг маань 2024 оны ялагчдын цуваа үндэсний ялагч гэдэг Моно жүжиг фестивальд ороод гран-при аваад тэгээд 24 оны 9 сард Монгол улсад төлөөлөөд олон улсын фестивальд бас орсон ялагчдын цуваа 2024. Тэнд ороод бас шилдэг найруулгатай жүжигийн шагналыг авсан. Тэгээд миний хувьд бол маш их баяртай байгаа. Тэгээд сая олон улсын Гэгэн Муза 18 театрын фестивальд мөн энэ хүү жүжигээрээ 3 номинацид нэр дэвшсэн. Шилдэг зохиолч, шилдэг найруулагч, шилдэг жүжигчин гэсэн эмэгтэй жүжигчин. Тэгээд энэ хүн наадамдаас амжилттай оролцоод ингэ байж байна. Театрт ажилладаг уран бүтээлчийн хувьд гэх юм бол манайх яг одоо бол сая жүжигүүд тоглогдоод дууссан. Саяхан 4 сард бас манайх Унгар улсад бас олон улсын Митем театрын фестивальд хамт олноороо бүрэн бүрэлдэхүүнээрээ маш амжилттай оролцоод Тэнгэрийн хүү түүхэн туйлсын жүжигээ бас гадаадд сууж байгаа Монгол үзэгчдтэй болон гадны маш олон театр сонирхогч, театрын мэрэгчлэлтэнүүдэд үзүүлчихэд хүрээд ирсэн. Энэ фестивальд оролцоход бол үнэхээр гоё мэдрэмж авсан, маш гоё байсан. Тэгээд 4 сард бол театрын хувьд бол нэг юм том ажил амжуулчихэд ирсэн байгаа. Тун удахгүй намраас бол манай Улсын драмын эрдмийн театр 2-3 шинэ уран бүтээлд бол орохоор одоо төлөвлөгдөж байгаа. Тэгээд ерөнхийдөө жүжигийн зохиол болоо зохиолын нэрс бол тодорхой болсон. Гэхдээ бүр одоо төсөв санхүүгийн хувьд те бүх юм баталгаа болоод ихэхээр аяанда ямар жүжиг вэ гэдэг нь бол үзэгчдэд бол зарлах болно. Тэгээд удахгүй болох олон улс Монголынхаа одоо үндэсний баяр наадам тийм наадмаас манай Улсын драмын эрдмийн театрын захирал Наранбаатар найруулагч маань найруулж байгаа. Тэгээд манай Улсын драмын эрдмийн театрын хамт олон бол бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Тэгээд яг ойрын төлөвлөгөөнүүд бол нэг иймэрхүү байдалтай байна. За баярлалаа. Танд бас шагнал авсан давхар баяр хүргэе. За ингээд эхнийхээ хуримтлалын эзнийг тодруулъя. Би гартаа утсаа барьсан байгаа. Та бүхэн бас яг комментээр асуулт үлдээх юм бол харилцагчтай маань одоо хүссэн асуулт үлдээх юм бол би хариулах болно. За яг одоо Улаанбаатар хотод 15 цаг 5 минут. За миний зөвхний зохиолт 84 хэв юм байна. Би яг 15 цаг 5 минут болж байна. Энийг бол өнөөдрийн энэ шууд дамжуулалт яг одоо бодитоор болж байгаа гэдгийг бас та бүхэндээ дуулахад таатай. Тэгээ яг одоо энэ мөчид Ариг банкны аригтай хадгалаад 100 саяын эзэн болын урамшуул дайны Азтан болохоор бас бидэнтэй хамт дэлгэцсэн дээрээ сууж байгаа үзэгч та бүхэндээ бас баярлалаа. За харилцагч маань орж ирээд аз гэж бичдэг. Ер нь өмнөх лайв дээр болцсон хүмүүс ингээд аз гэж бичдэг. Тэгэхээр
боломжтой бол ер нь бүх харилцагчтай урамшуулмаар байна гэх юм гэдэг бол бас хэмжээ зат байдаг тийм. Тэгээ өнөөдөр бол бид 5 сарын 1-ээс 5 сарын 31-ний хооронд Аригт банкны энэхүү хугацаа хадгаламжийг шинээр нийлгэсэн харилцагчдаасаа 500 мянган төгрөгийн 5 за тэгээд сая төгрөгийн 3 тэгээ хамгийн энэ удаагийн буюу энэ үе шатны хамгийн супер урамшуул нь болохоор Турк хосоор аялах хэрэг. За тэгээд төгсгөлт нь болохоор урамшуулын 10 дугаар байдгийг. Тэрнээс сүүлийн 4 орнд таарсан бүх харилцаа 50 мянган төгрөгөөр урамшуулаад ингээд лайв маань өндөрлөх болно. За одоо та бол ер нь яг ингээд харилцагч байгаа та бол хүүхдүүдтэй манай банкнд хугацаа таадсан тийм гэсэн. Манай харилцагчид бол нөгөө юг таны рейсийг маш хүзсэн тийм. Тэгэхээр бас давхар таваас татсан болж ясаа гэж хүсэн өрөөгөө техник тадраа тийм. Би ч өөрөө хүүхдээ танаа дээр би данс нээлгсэн. Яа тэгэхээр маш олон давуу талтай маш гоё нөхцөл одоо боломжийг санал болгосон ийм хадгаламж байсан учраас танаа банкн дээр би хүүхдээ данс нээлгсэн. Амун олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийн тохиолдуулан ер нь жил болгон манай театрын одоо уламжлалсан шинээр төрсэн хүүхдүүдэд зориулж бас данс нээлгдэг. Тэр 7 хүүхдэд бас би танаа дансан дээр бас үнэхээр одоо хүүхдийн боловсрал хадгаламжийн данс бол бас үнэхээр их тийм олон давуу талыг санал болгосон маш өндөр хүүтэй ийм данс хадгаламжийн данс байсан учраас тэр дансыг бас би театрын шинээр төрсэн 7 хүүхдэд бас нээлгсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө манай театрын 7 хүүхэд болон манай хүүхэд гээд нийтдээ 8 хүн бас өнөөдрийн яг тэр 8 баталгаасаа гэж оролцож байгаа. Тэгэхээр би бас хин нэг нь бас ядаж 50 мянган төгрөгчээд чамаагүй тэ нэг азтан болчихсоо гэж бас хүсэж байна. Тэгээд манай яг одоо энэ шууд дамжуулж байгаа нэвтрүүлгийг хэрвээ манай театрын хамт олон шинээр төрсэн хүүхдүүдийн 7 хүүхдийн маань эцэгчэд үзчихвэл бас дэлгэцэндээ ойрхон суугаарай гэж урмаар байна. За ингээд ихний урамшуулын эзэн буюу 500 мянган төгрөгийн ихний эзнээ тодруулъя. 10 орондоор энэ төхөөрөмж маань яадаг вэхээр олон улсад төлөмж хэрэгцсэн. За зүгээр ингээд шууд тайлбарлахад бол зүгээр NBA Хойд Америкийн саксонгийн NBA драфтыг хийдэг тийм гайхалтай төхөөрөмж ямар нэгэн бодлоо маргаан гардаггүй. За манай энэ программыг ажиллуулах охин маань билеттэй байгааг харж байгаа те. Тэгэхээр энэ бөмбөлгүүдэд халуун гараар өрчих юм бол хэмжээний өөрчлөлтөөр халуун хөдний ялгаа гараад бас тэр нэгээд учраас бүрийн зориултын мэйлийн төр хүсэж байгаад ажилладаг байгаа. За манай өнөөдрийн лайв дээр бас одоо хөндөгөөс хэний явах одоо хүмүүс маань хүрэлцэн ирсэн байна. Энэ бол Ариг банкны мэдээлэл технологи газрын мэрэгчлэн улс бол маань хүрэлцэн ирсэн байна. Улс бол маань хэрхэн явагдаж байгаа болон за бид лайвын төгсгөлд урамшуулын супер урамшуулт гэсэн утсаар холбогддог. Тэгэхээр ямар азтан тодорч өгөөд утсыг маань гаргаж өгч холбогддог юм байна. За ингээд хийхээ урамшуулын эзнийг тодруулъя. Төхөөрөмж ажиллаж эхэлье. За би ингээд сайхан танд тайлбарлаа явуулъя. Тэр дээдлийн ингээд цагаанууд байгаа харагдаж байгаа тийм. Тэр болохоор ингээд 10 цифр байгаа. Тэгээд одоо тоо унангууд ингээд хойноос ингээд бүглэгдөөд нөгөө боломж багасаад яваад байна гэсэн. Энэ тоонос ч одоо нэг дансны дугаар биш суглааны дугаар тийм. За эхнийх нь 3. Эхний дугаар 3. За тэгээд бөмбөлгөө буцаагаад хийчихэж байгаа юм. Энэ чинь нөгөө цаашаа ингээд хасагдах тусмаа бас нөгөө байхгүй цифрийг хасна. Тэгэхгүй бас нөгөө тэр бөмбөлөг маань дахин гараад ирдэг юм байна тий. За одоо болохоор 51 мянган боломж байна гэсэн. 500 мянган төгрөгийн урамшуул боломж. Тэр дээр одоо 3-ын тоогоор ихсэн энэ ихнээс яваад байна уу сүүлээс яваад байна уу? Сүүлээс явж байгаа. Сүүлээс яа. Тэгвэл 3-ын тоогоор төгссөн 51 мянган данс байгаа юм биш үү? Урамшуулын дугаар тий. За дахиад 3. За 3. Шууд багс чинь тий 5351 болоод. Тий. 5351 суглаа байгаа гэсэн. Тий. Энэ яг нөгөө нэг 10 цифрээр учраас 10 дахин багасаад явж байгаа юм л да тийм энэ 10. За харилцагчид маань хамгийн их асуудаг асуулт нь энэ урамшуулсан ирэхээр бидээс яаж харах вэ гэдэг ингээд өгөхгүй. Тэгэхээр та хүүхдээс юуник хитэн цулааны ирэхэд та хэдэн төгрөгөөр за тэр бол харилцагчид нууцуд юм. Ер нь ингээд сая төгрөгөөр ингээд явах юм бол 50 мянган төгрөг дотор нэг урамшуулсан ирэхэд 20 урамшуул ирэхэд оролцож байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд би одоо 300 мянган төгрөг хийсэн ба 325,555 төгрөг миний үгийн дасанд байгаа. Тэгэхээр 6 гэсэн үг. За 433. Тэгэхээр 6 урамшуул эрэхтэй энд аялалд оролцож байгаа маань. Урамшуулын эрх яаж хавтдаг гэхээр бидээс энэ аяндаа зориулаад энэ аян маань 3 жил явчихж байгаа. 2 удаа бидээс 100 саяыг төрүүлсэн. Тэгээд энэ жил бас оны жилийн эцэст буюу 1 сарын 6-ны өдөр бидээс дараагийн 100 саяыг төрүүлсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг аяныг бол нийгмийн хариуцлага хүрээнд ер нь хүмүүс хадгаламжтай байх ямар чухал вэ те хадгаламжтай хийгээч гэдэг юм хоригдолтой байгаач гэдэг болохоор энэ аяныг зохион байгуулж явж байгаа. За 7 4 3 3. За
За 58 болно. 46 суглаа үлдэж байна. Тэр дээр гарч байгаа тоогоор л Аа. би бол ингэж бодоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол аригтай хадгалаад 100 саяын эзэн болын урамшуулалт аян маань бол 16.5% хүртээд тусдаа аян хадгаламжийн тас байгаа тийм ээ. Аха. Тийм тэнгүүд одоо би өөрөө нөгөө хүүхдийн боловсрал хадгаламжийн дасыг нийлгэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс ингээд хадгаламжийн дас гэхээр нэг их хэмжээний мөнгө Харин хийх тийм яг гэж тийм ойлгоод тийм. байдаг шүү. Тэгэхээр заавал ихээр биш. Багаар эхлээд багаар ямхаар гэдэг шиг те. Баг нөгөө би бол ингэж бодоод байгаа байхгүй юу. Хүүхдийн мөнгө авдаг шүү дээ тийм Тий, ээ. 100 мянган Сар болгоо тий. 100 мянга авдаг. Тэрийг баг одоо энэ хадгаламжийнхаа дастай холбогдсон байхад нөгөө хадгаламжаандаа их хэмжээгээр мөнгө хийж чадахгүй байгаа хүмүүс бол жишээлх юм бол автоматар ингээ хүүхдийн мөнгө данс руу н ороод сар болгоод нэг хоёр суглаатай энэ хүү аянд бас тий 100 саяын эзэм болох урамшуулт аянд бас оролцоод авах боломж нэгдэж байгаа Тий. би хараад Тий, байгаа. юу. Багаар бодоход тий. За сая бол бөмбөлгүүдээ гаргачлаа. Одоо дэлгэцэн дээр ямар тоонууд үлдсэн гэдээ харагдаж байгаа. Тэр зөвхөн тэр тоонуудыг програмда төхөөрөмжөд оруулаад ажилуулад Энэ тоон дэлгэснээр гараагүй тоонууд энэ оруулж байгаа юм биш Тий, тий. аха. Тэгвэл нөгөө гарч ирсэн дахин дахин гарч байдаг тийм. Тэгээ одоо бол 7 боломж байгаа тийм. Тэр 7-оос аль нэг нь юу байх хэрэгтэй байх нь тийм. 1 0 1 2 3 орчиж байгаа юм шүү тэгээд 7 Дээр харагдж байгаа тоо. Надад болохоор нөгөө юу харагдахгүй байгаа болохоор би санагдав. За боломжит цифрүүд гээд тэг 1 2 3 7 9 гэсэн дугаарыг хийх хэрэгтэй байна тийм. За амжилт хүсье. Эхний 500 мянган төгрөгийн эзэн ер нь тодорч байхаа 7-оос гэж найж байна. Энэ 7 7 3 гэдээ бас нийтлээ азийн дугаар таарсан байна тийм. Тэгээд таны сая асуудаг чи яг үнэлээ. Монголчууд нөгөө их мөнгөтэй болж байгаа л хадгалан үүсгэн гэдэг юм буруу зүйтэй байдаг. Мянга хэлтгүй ер нь хийгээд байх хөрөнгөлт тэгжэл бий бол. Тэр болгон ч дөсөхгүй болж байгаа шүү дээ. 10 Тий, 10 яг боломжтой тий. За 27 74 33. За За 5 6 гэсэн цифрыг буцаагаад хийх юм байна. Хоёрхан боломж байна. Энэ 5 6-гийн аль нэгэнд эзэндээ дахиад 500 мянган төгрөгийн энэ чинь одоо энэ 500 мянган төгрөгийг бид бас харьцагчийнхаа нөгөө хугацаатай хэмжээнд наансанд хийгээд өгчлөө байхгүй. Тэгэхээр одоо энэ 6 сар болж байгаа учраас тэр 500 мянга чинь ингээд оронгууд нөгөө хүнд дахиад 10 суглаан гэж хэлж байна. Тэгэхээр 6 сар дахиад урамшуул эзэн болох давхар болсон. Энэ харилцагчд маань энэ аянд яаж орсоо гэж асуудаг юм. Ариг банкны айлын салбарт ирээд 50 мянган төгрөгөөс дээш шөнгөөр хугацаатай хадгалах 6 сараас дээш хугацаатай хадгаламж эсвэл хууч хугацаатай хадгаламжн дээр 50 мянган төгрөгийн орлого нэмэх. За эсвэл яг хуу таны хугацаатай хадгаламж хугацаанд дуустаа гэхэд 6 сараас дээш сунх юм бол тэний үлдэгдэлт нь бидээс урамшуул болгож байгаа. За эхний урамшууллын эзэн тодорлоод 5 6 юу? 6 6 юу? Би дээхийг хараад байна. За сая ингээд харилцагчд маань нөгөө 3 гээд ингээд яагаад гэсэн бол хоёулаа 3-ын тоогоор төгссөн байсан учраас автоматар шууд 3-ыг нь оруулаад тэгээд 5 6 гэдгийг үлдээсэн шүү. Харилцагчдаас яагаад ингээд гэж. За эхний урамшууллын эзэн тодорсон 0 7 63 27 34 дугаартай суглааны эзэн эхний аздангаар тодорлоо. Энэхүү аздан маань 500 мянга 50 мянга төгрөг. 500 мянга. 500 Тий, мянга. 500 мянга. Ариг банкны төв салбарын харилцагч Цэрэндор Жовгтай инх цэцэг. Баяр хүргье. Та 500 мянган төгрөгийн урамшууллын эзэн болсон байна. Урамшууллын аяны хамгийн эхний Салхийг аздан хагасан. салхийг хагалж байна шүү дээ. Саяны нөгөө хэлдэг чинь тэр шүү дээ тий. Одоо энэ хүн ингээд дараагийн сар дахиад орох боломжтой болох. Одоо аян маань энэ болохоор 3 дугаар шат 4 дугаар шат бол 6 сарын 1-ээс үргэлжлээ явж байгаа. Тийм учраас ингээд. За бүх хүмүүстээ эзэн төхөөрөмжөө ажиллаж чи тийм ээ. Одоо 500 мянга 2 дахь урамшууллын эзэн тодруулна. Өнөөдөр чинь 500 мянгаар хэдэн аздан тодорлоо? 500 мянгаар 5 аздан. Араас нь Нэг сая сая руу 3. 3. Тэгээд Тэгэхээр 5 3 8. тэгээд супер урамшууллын эзэн буюу Турк усаар ажиллах эзэн. Тэгээд сүүлд нь бүх урамшууллын эзнээс сүүлийн 4 орнгоор нь хідэгүнч байсан хамаагүй. Тэр бол хидчээж магадгүй. Хидчээж байгаа. Тэгэхээр ямар ч байсан 9 аздан бол тодорхой Тий. байдаг. Сүүлийн 4 орноороо бол хидчээж магадгүй. Тий. 3. За эхний цифр 3 гэж гарч ирлээ. За ер нь 3-ын тоо чинь өнөөдөр их одтой байгаа. Тийм байна. Тийм байна. Төрөө сүүлийн 2 орнд бас 3-аар төгссөн байсан шүү дээ. Тэгээ нөгөө нэг харилцагчд манай банкны хувьд гэх юм бол орон нутгаас бас яаж ирэх яаж орох уу гэж асууд гэдэг. За яг одоогоор бол бид бас Ариг банк маань Улаанбаатар хот орон нутгийг бол дархан эрдэнэт салбартай байгаа. Тун удахгүй бас энэ жилийн төлөвлөгөөнд бид бас шин салбаруудыг ихээр ажиллаж байна.
Тэгэхээр бусад аймгийн харилцагт маань энэ аянд орох боломжтой болно. За тэг тэгээр төгссөн байна. 0 3 Сүүлээсээ 2 дахь орн нь тэг байна. тэгээд яг нөгөө саяных шиг ингээд цифр маань ингээд 10% багасаад 50 байсан бол 5000 болоод ингээд явчихж байгаа. За тэгэхээр нийтдээ Ариг банк маань ер нь хэр олон салбартай байна нийт. За өнөөдрийн байдлаар бидээс бол 22 салбар нэгжээр үйлчлүүлж байна. Дарханд 3 нэгжээр, Эрдэнэтэд 2 нэгжээр, за тэгээ Улаанбаатар хотод 18 нэгж ингээд үйл ажиллагаа хийж байгаа. Тэгээд үйл ажиллагаагаа тэлээд захийнхаа бүс рүү хотын баруун тишээ, зүүн тишээ ингээд шинэ салбаруудын нэгээр ажиллаж байна. Тэгээд дээрэс нь ер нь одоо за 703 гэсэн цифр гарч тэ. Дээрэс нь бидээс энэ нөгөө орон нутгийн одоо Монголын өргөн удам газар нутагт бас банкныхаа үйлчлэгийг илүү хүргэе гэдэг зорилгоор бас шинэ салбаруудыг нэгээд магадгүй энэ 6 сардаа бас нэг шинэ салбар тун утгагүй нэ гэж бас орон Ер нь бол яг хотод одоо бүх дүүрэгтэй байгаа юу Ариг банкны салбар. Тэгвэл бас нөгөө иргэндээ ойрхон байна гэдэг чинь иргэн болгонд хүрч үйлчлэгтэй. Мэдээж хэрэг Улаанбаатар хотод хичнээн хэдэн сая хүн байдаг тэрэн тааруулсан тийм олон салбар байхгүй ч гэсэн яг дүүрэг болгонд байна гэдэг чинь хүрч үйлчилж байгаа гэж байна. За 3 дахиад 3 гал гэсэн. Өнөөдөр 3-ын тоо суглааны эзэд бол өнөөдөр бол их л амттай л байна да. Хүлээлттэй тий. За 47 03 гэсэн 4 орноор төгссөн суглааны эзэд 45 боломж байгаа байна. Манай хүүхдийн хадгаламжийн хувьд гэх юм бол 5 талын 5-аас нэгдэж байгаа тийм. За харилцагч хүний зүгээс тайлбарлахад ямар нэг даваа тал байгаа тийм. За миний судалснаар бол одоо 14.4% хүүтэй хамгийн өндөр хүүтэй юм байлээ бусад банкнуудаас хүүтэй хадгаламж гэдэг. Дээрээс нь нэг таалагдсан юм юу гэхээр нөгөө жилдээ нэг удаа сурлагандаа зориулаад зарлага гаргаж байна. Яг нэг юм хадгаламжаа тогтвортой сар болгоно нэг 5-10 төгрөг хийгээд явж ирсэн ч гэсэн нэг сургалтын төлбөр дээр ч юм уу бас нэг ноён нуруу хонгорох асуудал бас хүний амьдрал байдаг шүү дээ. Тэнгүү тэр үед бол бас ингээд нэг удаа сурлагатай холбоотой тийм зарлага гаргаж болох юм бэлээ. Тэгээд дээрэс нь дүнтэй холбоотой. Дүнгийн урамшуулал жилийн эцэст одоо сургалтын одоо маш өндөр одоо онц дүнтэй тухайн жилээ төгсөж байгаа хүмүүс бол бас банкн дээр очиод дүнгээ батлуулаад дүнгийн урамшуулалт авах юм байлээ. Тэгээ бас нэг гоё зүйл нь юу гэхээр энэ хүү 100 саяын аянд оролцож байгаа. Аянд оролцох юм боломж гараад ирж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө маш их тийм олон сайхан давуу талуудыг гаргасан, санал болгосон гэдгээр их үнэхээр их таалагдсан. За баярлалаа. За тодорсон. За түрүү хэлсэн орон нутаг дарханд байдаг гэсэн 0218 20 37 03 гэсэн урамшууллын эрхийн дугаартай дархан салбарын харилцагч дашдорж явагтаа солон та. Та Ариг банкны хадгаламжийн урамшуулалт тайны 3 дугаар шатны 2 дахь урамшуул буюу 500 сая төгрөгийн эзэн болжээ. Танд баяр хүргэе. Баяр хүргэе. Ер нь та энэ суглаан энэ тэр зэрэг оролцож ирсэн дээ. Би нэг суглаанд нэг оролцож байгаагүй шүү дээ. Одоо нэг ийм баримтын нэг суглаа явуулдаг. Тэгээ ийм баримтын суглаан дээр нэг ерөнхийдөө нэг 2-3 удаа нэг хожиж исэн юм уу. Нэг удаа нэг 40 эдэн мянга, нэг удаа нэг саяхан өнгөрсөн сарын юун дээр болохоор нэг 54 мянган төгрөгийн азтан болсон байсан. Нэг 2 удаа л ер нь азтан болж исэн юм байна. И баримтаас өөрөөр нэг тийм суглаа аваад оролцож байгаагүй. Тэгэл одоо тэгээд би ч бас тэр нөтийн суглаанд оролцож байсан. Тэгээ өөрөө ингээд энэ аяныг явуулаад энэ юу бод нөгөө айгуу ингээд манай энэ хүмүүс чингдэг байхгүй харилцагч маань нэг юм яг өөрөө нөгөө азтан болгох бодлоо юм биш үү гэсэн сэтгэл төрөдөө тэгэхээр тэнгуут азтан болохоор үний юм байна гэдэг нэг байхгүй. Тэгээ харилцагчид нөгөө бидүүс ингээд хүлээн авч уулзаад ингээд сэтгэлийн сосгот нь би өстө бодлаад юм агч очижсэн дэрэлийг яг тийж бодсон. Ер нь бол яг нэг хэсэг бас юм суглааны төрөл чинь бас нэг арай өөр тийшээ орсон шүү дээ. Бараг хувь хүмүүс дуртай болгон юм суглаа явуулаад. Тэгээ тэр бол хүмүүст бас нэг юм өөр сэтгэлдлийг болоод онцгой сэтгэлийг үлдээсэн гэж би бодод байна. Тэгэхээр яг ийм хүмүүс суглаа бол ингээд шударгаар ингээд явагдах хэрэг аяанда нөгөө зүгээр байж байгаа дацтан болохоор хүмүүс их гоё өндөр сэтгэлдлийг авдаг. Яг одоо бол үнэхээр ингээд суглаа бол шууд дамжуулагч байна. Ямар нэгэн оогүйгээр одоо яг ингээд дэлгэсэн дээр те үзэгчдийн нүдэн дээр шударга явагдаж байгаа гэдэг нь бол харагдаж байна. Бараг миний утас дуурах юм болоод бараг утас авах мессеж ирж байна. Энийг яг бидээс ингээд нөгөө ажиж байгаа бол урамшуулал гэдэг. Тэгэхээр суглаа гэхээр нэг юм хүмүүс ойлголт байгаа. Суглаа гэдэг бол нэг юмыг суглаа гэдэг бит бус зүйлийг худалдаж аваад ингээд хазаа өгдөг байгаа байхгүй. Тэгээд хэрвээ урамшууллын юм азтан болоогүй бол тэгээд тэр нь байхгүй шүү. Энд чинь ердөөсөө та мөнгөө хадгалж байгаа шүү дээ. Энд чинь ямар ч харилцаас ямар зарлага гарахгүй. Тэ?
Дээрээс нь та бүр 16.5 хүртэлх хүүгийн хүү бодуулж байгаа банк нь. Банк гэдэг бол итгэцлийн байгууллага. Тэгээ харилцагчид маань ингээд мөнгөө ингээд хадгалуулаад тэгээд найдвартайгаар эрсдэлгүйгээр мөнгө хадгалуулаад дээрээс нь хүү аваад дээрээс нь ингээд бидээс ингээд урамшуулаад өгч байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бидээс урамшуул гэж зөвлөө яг. Тэгэхээр нөгөө хүмүүст аягүй таалагдахгүй тийм. 2 28 48 дугаараар төгссөн суглааны яцтад дэлгэцэндээ илүү ойртох хэрэгтэй байна. Яг одоо 50 суглаа бай тийм ээ. 59 боломжтой тийм 59 28 48 гэдэг дугаараар төгссөн. Ер нь бол хадгалаад хадгалж байгаа мөнгөө хүүтэй өсгөөд тэгээ дээрээс нэм азтны суглаанд орсон. Тэгэхээр хадгалангаа тий хадгалаад мөнгөө өсгөнгөө одоо дахиад юм урамшуултаа энд ороод ацтан болно гэдэг нь бол өөр маш гоё боломжтой. Түрүү 2 сарын урамшууллын эзэд бол бидус тодруулаад саяхан турк яваад ирсэн. Манай хайрцагт үзсэн бол манай фэйсбүүк дээр турк аялуулсан миний хадгаламж гэдэг рилс маань оруулсан, бичлэг маань оруулсан байгаа. Тэрэн дээрээс хүмүүс тэр бичлэгийг аягүй хүмүүс үзсэн байлаа. Тэгээд яг одоо ч гэсэн энэ удаа ч гэсэн бидус турк аялуулна. За энэ болно 7 сарын урамшууллын эзэдтэй нийлүүлж ирээд 9 сард аялуулах юм. 9 сард нөгөө юуны аяллаа турк руу аяллаа хамгийн таатай үе байдаг юм байна. Одоо бол жоохон бас халуун өнтер галуун болчихдаг тийм ч гэсэн. За ер нь энэ оныг дуустал ингээд энэ гадаад аяллах юмуд маань ингээд за магадгүй 8 сар 9 сараас бид бас судалж үзчихээд арай нэг өөр газар тэр үед нь аялахад хамгийн таатай гэсэн газрууд руу ингээд аяллаа байдаг. Энэ удаад бол муу айдхан турк руу аялуулж байгаа. Тэгэхээр харилцагт маань таны хэлдгээр мөнгөө ингэж хадгалуулж байгаа турк аяллаа нь хасаараа гэр бүлээ дагуулсан юм гоё тий. Харин тий. Би бол жишээлбэл турк явж үзээгүй. Азтан болчиход бас гоё л байна. Тийм дээ. За дараагийн урамшууллын эзэн тодорсон 0647 90 28 48 гэсэн дугаартай Төмөр Баатар авагтай Баццэг гэдэг оролцогч маань сонгон хайрхан дүүргээс салбар дээр үйлчлүүлсэн харилцагч маань энэхүү 500 сая төгрөний азтан болж байна. Яа, тий, одоо 4 дахь. Миний хувьд гэх юм бол ингээд энэ лайв ингээд тодруулаад ингэж яах нөгөө салбараас тодруулнаад аюу гоё юм тий. Сая чин сонгон хайрхан дүүрэг Дархан уул аймаг төв салбар гэдэг 3 салбараас тодорчоо тий. Тэгээд болдог бол бүх салбараас нэг тодорхойлж болов юм. Тэгээд ч нөгөө нэг энэ бөмбөлөг маань шийдэн тий бид хэлэхгүй. Хүмүүс илүү таатай байдаг. Магадгүй ингээд харилцагч маань өмнөх юм дээр ингээд яагаад гэхээр манай улсын их дэлгүүр салбараас илүү олон харилцагч тодорхой байдаг. За тэр шалтгаан юу гэхээр манай улсын их дэлгүүр салбар бол 7 хоногийн 7 өдөр ажилладаг. Тэгээд уртсан цагаар ажилладаг. Нөгөө улсын их дэлгүүрийн ажиллах цагаар ажилладаг учраас тэгэхээр нөгөө нэг амралтын өдрүүд илүү харилцагчд маань очиж үргэлжлүүлнэ. Тэгэхээр үйлчлэгчийн тоогоо дагаад нөгөө эн чинь илүү тэр салбар дээр илүү олон урамшуул хэрэгтэй харилцаж байгаа учраас улсын их дэлгүүрээс их юм тодорхой. Яг үнэн. Ялчгүй амралтын өдрөөр хүмүүс хамаг ажиллаа, хувийн ажлуудаа амжуулдаг. Тэгээд ажлын өдрөөр ажиллаад хараад нэг банк ороод нэг асуудлаа шийдчихье гэд тэгэхээр нөгөө хаачж байгаа ажлын цагтаа тавьчих. Тэгэхээр манай хувьд гэх юм бол Улаанбаатар хотод улсын их дэлгүүр салбар, хорооллын бас номинд байрлах хороол салбар 2 бол цагаар өргөө салбар 2 бол ингээд уртсан цагаар ажилладаг буюу тэр нөгөө дэлгүүртэйгээ уялдаж ажилладаг байгаа. За ингээд 15-аар төгссөн суглааны эзэд яг одоо 5156 боломж байна. Суглааны эзэд одоо боломж байна. 500 сая төгрөгийн ацтан болоход. За манай харилцагчид за зэвээ за хүлээж байяа гоё юм бэ. Ёндоо шууд ирж байгаа сте тий. Харилцагч надад бас энэ мессеж ирээл байна. 215 554 суглааны эзэд илүү наашаа төвлөрч харах хэрэгтэй юм байна. Ер нь бол гэхдээ бас нэг юм штэ. Өнөөдрийн энэ шууд дамжуулалтаар энэхүү 100 саяын урамшуултаа энэ ацтан болоогүй ч гэсэн дараагийн удаа бас ацтан болох ээлж гэж байдаг. Юм нөгөө нэг ээлж дараатай гэдэг шүү дээ. Тэгээ бас өнөөдөр хин нэгэн сараа навчаад цэцгэн ацтан болоогүй ч гэсэн тэр ацтан болсон бата доржодоо бас баяр хөргөөд хүний баяртай мөчийг хуваалцна гэдэг чинь өөрөө бас их гоё юм байна л та. Тэгээ эн чинь гол нь эдгээр хүмүүс маань буюу одоо өнөөдөр урамшууллын эзэнд болоогүй ч гэсэн жилийн эцэст хамгийн супер буюу 100 сая төгрөг эзэн болно шүү дээ. Ер нь таны хувьд 100 сая төгрөг хэр их мөнгө вэ? Их байлгүй яах вэ? 100 сая ч одоо ер нь бол зарим хүмүүсийн хувьд бол нөгөө орон байраа шийдэх хэмжээний маш их хэмжээний мөнгө шүү дээ. Зарим хүмүүст бол яг бараг
нэг аяллаар явчаад ирэх л мөнгө багтаа. Тэгэхээр ямар төвшөнд амьдрдаг, ямар бизнес ажил хөдөлмөр хийдгээс шалтгаалж багтаа. Тэгээ ер нь бол маш их мөнгө шүү. Тэгэхээр үнэхээр маш их. Хүний амьдралын асуудлыг шийдэх. Миний хувьд бол хэрвээ 100 сая төгрөг байж хам бол амьдрал ер нь болгоо байгаа шүү. Цалингийн зээлээ дарсан үсгээ төлөвлөсөн л байгаа. Манай юуны хувьд гэх юм бол банкны ажилтнууд бол энэ аянд оролцдоггүй байгаа. Тэгээ эн чинь бас нөгөө харилцагчид мэдээж хардах хэрэгтэй гэдэг чинь тийм. Бас би ажилтан болчих юм бол мэдээж харилцагчид өө эн чинь өөрийнхөө хүмүүс тогтсон байж таа гэдэг учраас банкны харилцагчид ажилтнууд бол энэ аянд оролцдог гэдгээ бас тулж. За тэгээд түрүү хэлсэн. За одоо тодорчих юм бол уу яах юм бол за 6 хүн үлдсэн байж таа одоо. 0. За 2 хүн үлдчихэ. Тийм. 0 6 52 15. Тэг 2 гээд 8 гэсэн сэдв асах юм байна. Төгссөн суглаатай 2 хүн азтан харилцагч үлдсэн байна тийм ээ. За тэгээд одоо болго дараагийн сар ингээд сарын урамшуулын эзэн тодорч байгаа 7 сар бас яв 8 сар 9 сар гэж сар он болсон. Би зүгээр ингээд боддгийн эн чинь би 3 жилийн лайв ингээд төтлөө явуулж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ингээд юм зүгээр би байдлаар хөө 7 сар тийм илүү магадлал өссөн. Яагаад бол нөгөө тэр үеч аялал жуулчлалын үе учраас нөгөө харилцагчид ингээд нөгөө мөнгө хадгалахаас илүү ингээд зугаалаад явцсан байгаа шүү дээ. Тэр үед хэрвээ та хадгаламжинд орлого хийх юм уу энэ аянд оролцох юм бол өрсөлдөгч багтаа л гэсэн үг. Тийм ээ тийм биш шүү бас наадах чи анхаарал тавья. Тэг 2 уу те 2 за тэг тийм болсон. За тодорсон баяр хүргэе. За Агван Жамбаухтай хавс өрн гэж шүү. Эрдэнтийн салбарын харилцагч. За танд баяр хүргэе. 62 тэг 6 52 15 дугаартай суглааны эзэн манай 5 дахь 500 мянга 5 дахь мөн тийм 500 мянга 500 мянга төгрөгийн язтан болж байна. За танд баяр хүргэе. Нийт 500 мянга төгрөгийн язтан болсон 5 харилцагчтай баяр хүргэе. Надад бол их бол гой санагдаж байна. Би баг өөрөө ингэж авч байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна шүү. За одоо сая төгрөгийн байгаа тийм зүйд олж байгаа тийм. За сая төгрөгийн урамшуулын эзний тодруулъя. 500 мянга тавдах юм оо тийм байна уу? Сая 4-р байсан юм тийм. Хоёлоо ярианд орсон байна. Одоо жишээ нь тэр сүүлийн 4 оронгоор бид бас яагаад ингэж тодруулж байгаа вэ гэхээр харилцагчдаас ингэж жишээл бол аян тодруулаад харилцагчдаас бид санал авдаг. Аян дээр ямар байвал та илүү танд итгэх юм байх уу, таатай байх уу, энэ аянд оролцох уу гэдэг. Тэгэхээр харилцагчид ер нь бол нөгөө юундээ олон бишээ, мөнгөндөө олон бишээ, азтан болно гэдэг чинь өөр амар чухал юм аа. Тийм учраас бид ус нөгөө нэг Монголиа дээр байдаг шүү дээ. Баринд дээр хамгийн бага цифр орсон тэдэн хүн ингээд азтан болгоны системийг буюу 4 орон таарсан бүх харилцаатай 50,000 төгрөг урамшуулъя. Тэгээд тэр нөгөө 50,000 төгрөг урамшуул авч байгаа хүмүүс чинь мессежээр очдог байхгүй гаргацсан нь тайраг банкны ингээд азтан боллоо гэж аюугай хүлээж авдаг. 50,000 төгрөг ч гэсэн тэр хүн аюугай сэтгэл төрүүлэх юм байна. Тийм учраас бид ус энэ нөгөө сүүлд нь 4 оронгоор ингээд хүний нөгөө сэтгэл зүй их чухал л та. Одоо нэг юм би өнөөдөр нэг азтан болчлоо. Эсвэл нэг юм 10 төгрөг олчлоо газраас тий. Тэгээ тэрэнд хүртэл ингээд баярлдаг байхгүй тий. Өнөө өглөө жишээлх юм бол би нэг юм ягаан өнгөтэй нэг охины малгай болсон байхгүй юу. Тэгээд одоо би ч бас залуу хүн шүү дээ. Явандаа нэг охинтой болох гэсэн гэж хүсдэг. Тэр нэг эмэгтэй хүүхдийн малгай болоод би ингээд нэг юм амар гоё мэдрэмж төр нэг бэлгшээж тэр малгайг ингээд ойр хав нэлээ харлаа. Иргэн төрг юм байдгүй хүн байхгүй. Тэгээ хүүхдийн малгайг олчоод хаяад явах хэцүү. Тэгэхээр би ингээ аваад гоо бэлгшээж яах вэ? За би ингээ явандаа гоо охинтой болох ч юм уу те өнөөдөр ямар нэгэн байдлаар те би малгай хүүхдийн эд тус алах чи өөрөө бэлгшээлтэй байдаг. Яг тэрнтэй адилхан 10 төгрөг олсон чи. Тэгэхээр ер нь 50,000 азтан болсон ч 500,000 азтан болсон ч тийм өөрөө нэг тийм сэтгэл зүйн хувьд их гоё мэдрэмж өгöd байдаг тий. Тий, ер нь тий. За 2844 дугаараар төгссөн 55 харилцагч байна тийм үү? Яг нь тэгсэн чинь яг 55 харилцагч бол харилцагч биш юм бэ? Суглааны тоо юм байна. Тий. Агтлаа магадгүй энэ 55-ын 5 нэг хүний суглаа байх. 55-аас нэг хүнийг байж болно жишээ нь бол тий. Тэр чинь өөрөөр 5 сая төгрөг бол 100 урамшуул хэрэгтэй болж байгаа байхгүй тий 50,000. Тэгэхээр тэр 100-аас 55-аач байж болно. Яг ер нь бол нөгөө илүү өндөр дүнтэй мөнгөн хадгалсан чиг тусмаа боломж нэмэгдчихэл байгаа юм л да тий. Нэг харилцаг нь тань дээр 7 юу одоо суулаа над дээр 2 3 байлаа гэж ингээд суулахад 7-оос гарч ирэх магадлал таны хүн дээр байна гэсэн үг тий. Тийм шүү. Тэр их өстө тасалаа.
За 1 3 7 9 гэсэн боломжит цифрүүд байгаа. Төхөөрөмжтөө энэ дугааруудаа буцааж хийгээд ажиллуулна. За 6 72 8 44 гэсэн 6 юм хөлбөр байгаа юм байна. 6 суглаа. Тий. 6 хөлбөр үлдчихэ тийм. Эдгээрээс явах нь. За түрүү хэлсэн ингээд энэ урамшууллын эрхээ бидээс яаж харах вэ гэдгийг юм зүйл ба. Бидээс энэ аяыг түрүү хэлсэн нэг 3 жил явуулахдаа ийм дид сайт тусдаа ажиллаж байгаа юм. Тэр нь болохоор 100 сая цэг Ариг банк цэг юм байна гэдэг сайт байна. Тэр лөө ороод хамгийн түрүүнд урамшууллын эрх шалгах гэж байгаа. Тэр лөө ороод та өөрийнхөө дансны дугаарыг хийгээл яхад танд хэдэн урамшууллын эрх байна. Тэрийгээ татаж авах юм уу? Эсвэл ингээд хүссэн үед орж харах боломж байгаа шүү гэдэг хэлмээр байгаа. За 77 28 44 гэсэн. Хоёрхан суглаа үлдчихэ. тий 782 Хоёр боломж байна. За Энэ хоёр маань бас нэг хүнийх байх бас боломжтой тийм ээ. тийм ээ. Өнөөдөр ингээд Азийн дугаарууд буюу за ихтэй 15 бас мэдээж гарч ирэх. Ерөнхийд бол ижил тоо хос тоо их гарч ирэх тийм. 77 зэрэгцээ. Тэр ингээд байран суулчих юм бол арай өөр харагдах тийм. Яг зэрэгцээд харагдахаар бас Азийн юм шиг харагдаад. Харин 8. За За эцэстэн тодорлоо. Тэг 7 98 77 28 44 дугаартай суглааны эзэн Лүндгийн Синджав гинэ. Бас Эрдэнэтэйс салбарын чи өнөөдөр яасан их одтой байна тий. 3 дахь хүн Эрдэнэтэйс шалгарч уу. тэглээ. Тий. Энэ хүмүүс ингэдэг юм билээ. Та нөгөө дээрүүд мэдчихсэн бол нөгөө дэлгүүр ороод явгууд дэлгүүрүүд нь манайхаас и баримтын азад нь тодордог гэдэг ингээд наацсан байсан тий. Тэр шиг хүмүүс чинь одоо улсын их дэлгүүрээс ингээд аздыг тодорхой ер нь тэр улсын их дэлгүүр дээр нь очиж хадгаламж нийвэл зүгээр юм байна гэж хүмүүс боддсон билээ. Тэр шиг байдаг ба шүү тий хүмүүс тэгж хэлсэн. Сүжгээр гэдэг тий сүжгээр тий биднийхээс их одоо урамшуул эзэн азад нь тодорхой юм билээ гэх тий. Тэгэхээр одоо жишээ нь Эрдэнэтих хүмүүс бол лайв үзэж байгаа хүмүүс бол Эрдэнэт салбар дээр очиж хадгалсан дээргээрээ. За тэгэхээр 500 мянган 5 азд маань тодорчлоо тий. Одоо бүгдээрээ сая төгрөгний 3 аздангаа тодорхойлох ч тийм ээ. За сая төгрөг би бас нэг сая төгрөг хожиж исэн аздан болж исэн түүх байдэ надад. Гэтэ тэр болохоор манай театрын шинэ жилээр яг юм ингээд суглаа явуулсан байхгүй. Тэгээд яг би сая төгрөгний аздан болж исэн. За тэр мэдрэмж бас гоё байсан шүү. Хам дүнгээр бас юм хожиж исэн байна. Би нэг юуны дэлгүүрээс электрон барааны дэлгүүрээс зурагт аваад тэгээд тэрний дагалдах хүнд суглаа яваад копи чинь шожиж исэн. Гэтэ тэр яг нөгөө нэг тэр суглааны зарчим маань жоохон одоо сонирх хийж хайшин зүгээр тэр өдөр юу яасан бараа худалдаа авсан бүх хүмүүсээс гэж байгаа. Гэхдээ тухайн мөчөд байгаа хүмүүсээс дундаас гэсэн байхгүй. Тэгэхээр би яг хаах их өмнө орж таарсан. Тэнд байгаа нэг 5 хүний нэгд би байсан байхгүй. Бас таарсан тийм. Энд нэлээд юу байгаа ч гэсэн одоо ингээд суглаад энэ урамшууллын эзэн энэ байхгүй бол юу өгөхгүй гэд. Тэгээд эднийг суглаад мэдээж бид энэ нууд зогсож байгаа чи. Тэгээд кофе чанагч шойж ирсэн бас гоё л дээ билээ. 2. За 201 гэсэн дугаараар төгссөн. Нийт 536 суглаа. 536 боломж байна гэсэн үг тийм ээ. За ер нь тэгээд бас ингээд сая төгрөг гэдэг чинь бас маш их юм шүү тий. Тэгэлгүй яг сая төгрөг. Өнөөдөр чинь за яг манай өнөөгийн зах зээлийн нөхцөл байдлаар бол бас зарим газарт бас сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа хүмүүс бас байгаа шүү. Ер нь бол цалингийн доод хэмжээ чи одоо нэг сая хавцаал байгаа юм байна. Тий 700 хэд байгаа лөө 700. Сая ч хүрэхгүй байна шүү дээ. За 72 01 55 боломж үлдэж байна. Магадгүй одоо жишээ нь 50,000 төгрөгөөр энэ нэг суглаа буюу урамшуул ирэх орж байгаа хүн сая төгрөг хож болно шүү дээ. Тэ? Аз гэдэг бол өөр юм тий. Тэгэхээр 50,000 төгрөгийн ингээд хадгаламжтай сайхан явж ирсэн чинь сая 50,000 болох юм шүү хадгаламж тий. Тэгээд дээрээс нь дахиад хүүгээ аавна гэж байгаа. Тий, ер нь тэгээд зүгээр би бол жишээлбэл бол азтан болчвол үнэхээр нөгөө 100 сая азтан болчвол нэг өөр тий. Гэхдээ нэг 500 юм уу 50 тий сая төгрөгийн азтан болчих юм бол тэрийгэ бэлгшээгээд өөрчлөхийн бэлэгдэл болгоод бас дансанд нь ингээд бас байлгах юм байгаа байхгүй тий. Нөгөө цалин буухаар гэртээ заавал хонуултаа гэдэг хүмүүс их тий. 87 201 гэдэг дугаараар төгссөн 6 боломж үлдэж байна. 6 мөн үү? 6 мөн тий. Одоо тэгээд 1 2 4 6 гэсэн бөмбөлгөө төхөөрөмжөндөө хийгээд ажиллах нь байна. За яг одоо Улаанбаатарт 15 цаг 35 минут болж байна үзэгчтэй. Тэгэхээр яг одоо 15 цаг 35 минутын үед бид
Ариг банкны аригтай хадгалаад 100 саяын эзэн болын урамшуулалт дайны эхний 1 сая төгрөгийн аздан болох суглааг одоо азтныг одоо яг тодорхойлох чинь. Тэгэхээр та бүхэн дэлгэцсэндээ бас наашаа ойрхон суугаарай. За 6. 6 Даваараа 6-аас. 68 72 1 гэсэн тоогоор төгссөн. Хоёрхан боломж өгч чинь 5 8 гэсэн цифрээр буцааж хийх юм байна. тийм байна. 5 8. За өнөөдөр маш олон гоё азтангууд тодорхож байна. Бас гоё баяртай мөч шүү тий. Тий, одоо ингээд төгсгөлт нь нөгөө хоёлаа ингээд юу нэ супер урамшуулах яг утасны холбогч супер урамшуулах гэсэн холбогдно. Тэгэхээр тэр хүний сэтгэл бас айгу хүмүүс янз бүр үргэлж авдаг. Эрэгтэй хүмүүс өтер бол тоглоод байгаа гэдэг. Нэг удаа яг өнгөрсөн жилийн юм дээр яасан чинь урдаас нөгөө нэг хараад идээд Аха. одоо тэгэнгүүтээ тоглоод байгаараа тий тоглоод байгаараа гэдэг чинь зөхөд байгаа ч гэсэн. За тэгэхээр 1 сая төгрөгийн эхний азтан тодорлоо. Тэг 6, тэг 8, 68, 72, тэг 1 гэсэн дугаартай суглааны харилцагч та өнөөдрийн 1 сая төгрөгийн хамгийн эхний азтан боллоо. Нанзад дорж явахдаа их жаргал дархан зах тооцооны төв дээр өөрчлөлсөн харилцагч байна. Тийм үү? Дархан зах гэдэг чинь дархан гэсэн үг үү? Тий, дархны яг зах дотроо байрладаг. Марк дарханд болохоор том салбар маань болохоор дархан нөгөө номын худалдааны төв дотор. За нөгөө нэг салбар маань болохоор дархан зах дотроо, нөгөөх нь дархан олон улс худалдааны төвөд ер нь дархны хамгийн их хүмүүжлүүлдэг цэгүүд дээр ингээд салбарууд маань байрладаг. Зөв. Тэгэхээр ямар ч гэсэн Эрдэнэтээс өнөөдөр 3 алтан тодорсон. Бас дарханаас тодорчлоо, тийм ээ? Дарханаас салбраас нэг, тооцооны төвөөс нэг тодорлоо. За сая төгрөгийн 2 дахь урамшууллын эзэн 5 баар эхэлж байна. 5 дахь өдөр 5-аар ихэд өнөө ч 4 дахь өдөр шүү дээ. Сайхан хамт гэж бодсон чинь маргааш ажиллаж байна. Гэтэ ер нь анзаараад хахад бас суглааны дугаарыг ингээ харахад сая сүүлийн азтных бол жишээлх юм бол бас л нэг тийм тэг 6, тэг 8 гэж мэгээлтэй нэг ямар нэгэн байдлаар нэг юм хосолсон юмнууд яваад байна тий. 6 65 дугаараар төгссөн суглааны эзэн 5117 боломж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол жилийн эцэст 12 сард 100 саяын эзнээ тодруулдаг уу? тэгэн Жилдээ нэг удаа супер азтай. он гарангууд 12 сарын 31-нд тасбар болж байгаа аймаанд дуусч байгаа. 12 сарын 31-ний оройны тэг цагаар тасбар болдог. Ягаад тэг цаг гэж тасбар авдаг гэхээр нөгөө онлайнаар буюу одоо би таавал одоо чинь хүүхдийн данс руу хүссэн үедээ мобайл банкнаас мөнгө шилжүүлээд хадгаламжтай нэг боломжтой байгаа шүү дээ. Тийм учраас оройны цагаар тасбар болдог байхгүй тий. Магадгүй тэгээд нөгөө 12 цаг тохиол шинэ он гарах гэж байгаа хүүхдүүдийнхээ нэг газ юу камерыг үзчихээ энэ нөгөө аян чи одоо маргааш нэг өдрөө тодорч тэгээд хүмүүс харьцаж бас хугацаа таадаг. Ер нь бол бас шинэ жилээр ч гэсэнтэй хүмүүс нэг за он солигдох чинь шинэ оны босгон дээр ер нь хүүхдийнхээ мөнгийг нэг 50 төгрөгөөр ч гэсэн тий 500 төгрөгөөр ч гэсэн нэмэгдүүлчихье гэсэн бас нэг тийм бэлгшээл байгаад байна шүү дээ. Тэр нэг их баг нь ер нь хамаагүй тий. Ямар нэгэн байдлаар тэр дансны дах үлдэгдлийн тоо нэг ингээд өөрчлөгдөж л байх чухал байна тий. Ингээд нөгөө цалингаас ингээд буугаад явж байгаад ингээд хэрэглээд явж байгаад маргааш цалин бууна гэж бодох юм бол өнөөдөр надад нэг 20-30 мянган төгрөг үлдчих юм бол тэрийг уг нь хоримтлынхаа буюу дансруу хийчих зүгээр байна. Тэ? Тэгээд маргааш нь төгсөд цалин ороод ирэх юм чинь тэ. Тэгээд хэрэглээгээ усан баасаад ингээд одоо тэгээд нөгөө би өөрөө бас энэ банкны учраас яга зарим газруудад нөгөө хоримтлалаар сургалтууд ордог. Тэн дээр яадаг уу гэхээр бидээс нөгөө хоримтлалыг үүсгэх маш олон боломжууд байдаг тэ. Тэр болгон дээр ингээд гадныхан ч нөгөө гайхдаг гэж бас монголчууд сая 300 мянган төгрөгийн цалин орлоготой тэнгүүдээ сая 500 мянган төгрөгийн зардагтай амьддаг. 200 мянган төгрөг нь хаанаас ордог вэ гэж мэдхгүй тийм. Яг тэр шиг хэрвээ яг тийм боломж танд байдаг бол юу яажчих вэ тийм. Тэр мөнгөөл хоригдлуулаад авах хэрэгтэй. За. 2 дахь сая төгрөгийн азтан маань 9606 5 гэсэн суглаагаар төгссөн. Хоёрхан боломж байгаа юм байна шүү дээ. За одоо тодорч. Одоо баг тодорч хоёрхан боломж тийм. Тэг 7 35 тэг 9 60 65 гэсэн дугаарын суглаатай харилцагч болт өгтэй одон чимэг та бөмбөр худалдааны төв дээр салбар гэдэг юм тий. Бөмбөр салбар дээрээс азтан тодорч байна. Сая төгрөгийн 2 дахь азтан тодороод байна. Яг одоо. Баяр үрье танд. Хэрвээ яг ингэж үзэж байгаа бол би яадаг юм. Одоо энэ юун дээр би азтан болчлоо гэж бичээсэ гэж би айгу хүсдэг байхгүй тий. Тэгэх юм бол хүмүүс одоо нэрээ ингээд яг энэчээс ингээд азтан болд юм байна. За хэзээвлээ бас яг юу байгаад тэр баярын үед тохиолдоод бөмбөр дээрээс нэг урамшуулын эзэн дотроо тэр хүн рүү бидээс холбогдсон байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө
хуучин бол 20 цагаас гэдэг сорой. Тэгээд ингээд бөмбөр ингээд хаагаад ингээд нэг байцсан. Бөмбөрийн үйлчлэгээ явуулдаг хэдий гэснээр баяр тэмдэглээд байсан. Тэгээ нөгөө жоохон халаалтай байсан. Тэгээд тэгсэн чи та ингээд яасан мань хүү би ингэсэн байж тээ гэдгсэн цаана хаа гэдэг арилтаа шүү дээ. Тэр амар эмоцтой хүлээж авсан тэр хүмүүс. Тэ. Тэгээд яг наад чи хаанаас яасан гинэ би оролцсон л гэдэг шүүг хэлсэн яг. Тэр бас баяртай мөгч тий. Тий. Яг тэгээд нөгөө баяраа тэмдэглээ сууж ирсэн юм шиг. За 17 дугаараар төгссөн. 5123 боломж байна. Суглаа. За дахиад За одоо чинь бид нэр сая төгрөгийн 2 дахь газтнаа. 3 дахь юм байна. 3 дахь юм байна. Тий. 3 дахь газтнаа тодруулах чинь. Энийний дараа Энийний дараагаар Турк улс руу хосоор аялна тийм ээ. тийм гэр бүлийн хамт аавыгаа дагуулж болно, ээжигээ дагуулж болно, хайртай анаа дагуулж болно, хүүхдээ анаа дагуулж болно тийм. Яг хөө ер нь би зүгээр ингээд ажилтаад яасан ингээд нэгэнт Медус бол ингээд албан ёсны аялал жуулчлалын эрхтэй компанитай гэрээ байгуулад ингээд аялуулж байгаа. Тэгвэл хүмүүс маань тэртээ дөрөв 2 хүний ингээд аялах эрх нь үүсэж байгаа юм чи бидүүс бусад мөнгөө төлөөд хүүхдүүд аваа явуулчихлаа гэдэг юм. Тэгэхээр чи нөгөө нэг 4 хүн явах боломж 50%-аар л хямдхан явчихын гэсэн үг тийм. Хамаагүй хямдхан явчих. За хүмүүс харилцагчдад өөр тэгдэл юм байлаа. 117 бас л хос дугаар гараад ирж шүү тий. Хоёр нь тэг гэдэг тийм байна. 117 5 51 17 дугаараар төгссөн 42 суглаа байна. 42 суглаа маань магадгүй нэг хүнийх нэг хошоортой хүнийх тийм ээ. Тийм байж болно. Магадгүй 42 өөр хүнийх бас байх боломжтой. Яг одоо Улаанбаатар 15 цаг 42 минут болж байна. Сая төгрөгийн 3 дахь хазт нь тодорхойд тун удахгүй баг 42 гэдэг чи одоо баг 2 бөмбөлөг гарахад л тодорхой болчих юм шиг шүү тийм. Тийм байна. За нэг 15 11 7 За 4 боломж үлдчихэ. 1 3 5 9 гэсэн дугаараар төгссөн бол дээрээс аль нэг нь эцэндээ сая төгрөг нэ. Архтай хадгалаад 100 сая эзэн болын урамшуулт дайм маань 25 оны 3 дугаар сараа 1-ээс эхэлсэн тийм ээ. Одоо энэ жилийг дуустал явагдав. Эх жил үргэлжлэх үү? За эх жил бол ерөнхийдөө төлөвөө байгаа. Гэхдээ бас яах нь гэдгээ одоо жилийн эцэст шийдэх баг. Одоо яг нэ гэдэг чигээр бол 3 удаагаа 100 саятанд төрүүллээ. Тэгээд тэр хүмүүсийн баяр хөөр яг тэр 100 саятанд холбогдох мөч энэ төр бол ингээд хоёр дараалал эрэгтэй хүн байсан. Гэхдээ ингээд ажиллаад хахад эрэгтэй хүний эмоц бол арай бас бага юм. Тийм бах тийм. Ер нь л тийм шүү дээ. Эмэгтэйчүүд бол илүү сэтгэл хөдлөлөө ингээд одоо нээлттэй илэрхийлж чаддаг. Эрэгтэй хүмүүс чинь жоохон шоконд ороод ингээд жоохон дотгошоогоо ингээд зайлшгүй тийм байна. За түрүү хэлсэн улсын эдийн засгийн салбараас турсан байна. Тэг 9 48 51 17 дугаартай суглааны эзэн харилцагч Чимэд овогтой оргил улсын их дэлгүүрийн салбараас өнөөдрийн 1 сая төгрөгийн 3 дахь хазтан болж байна. За танд баяр хүргэе. За одоо юм бэ тий. Яа одоо бүр нөгөө Туркийн хосоор аялах эрхийн бичгийн азтныг тодруулсан тийм ээ. Тийм. За тэгээд яг одоо бидний манай лайв үзэж бол бүгдээрээ нэг алга ташуул алганд нь хурдаа гэдэг шиг бүгдээрээ ухаалаад төхөөрөмжөө ажилуулъя. Эхний дугаар. Хойлоо саяны ингээд азтан болсон 500 мянган төгрөгийн 5 сая төгрөгийн 3 азтан болсон юм чи тэдгээр азтаа бас баяр хүргээд эдээ алга ташуул яасан. За тэгээд та бүхэндээ баяр хүргье. Баяр хүргье. Бас энэ болоод маш гоё од хиймэр гэж боддог ш нөгөө. Ингэдэг штэ төрсөн өдрөөр ч юм уу шинэ жилээр ч юм уу бас ингэ шампаск буудуулахлаар ингээд шампаскны бөглөөнд ингээд буудуулахаар ялангуяа ингээд шинэ жилээр ч юм уу те ямар гоё юм бэ би ирэх жилдээс амар гоё азтаа байх юм байна гэж боддог штэ. Би бас тийм юмд бас их бэлгшээдэг. Саяхан би өнгөрсөн 7 хоногт найз охиныхоо төрсөн өдөр дээр очиод бас ингээд шампаскны бөглөөнд яг ингээд хундагаа ингээд барай зогсож ирсэн чинь ингээд миний гаран дээр ингээд унсан байхгүй ингээд баг огтоод орсон. Тэгэл яг тэр ингээд амар гоё бэлгшээгээл би энэ шампаскны бөглөөг хадгалнаа. Би энэ жилдээ гоё хацтай байх юм байна гэл ингээд нэг тийм гоё бэлгшээл байгаад идэг. Тийм тий. За тэгвэл тэр азараа танаа бүхэд турк аялах болтгоо. Хүүтэйгээ хамт турк аялах эрхийн бичиг хоччих юмсан. За 55. Гэтэ хамгийн гол нь энэ өнөөдрийн суглаа бод маш шударгаар явагдаж байгаа. Би энд зочин хөтлөгчөөр хийж байгаа. Би хэдийгээр энэ урамшуулалт аяны шууд дамжуулахын суглааны аянд оролцож байгаа ч гэсэндээ энэ ямар нэгэн тийм булхаа байхгүйгээр шударгаар үзэгч та бүхний өмнө нээлттэй явагдаж байгаа гэдгийг бас та бүхнээ дахин сануулж хэлье. Тэгэхээр өнөөдөр хин азтай одтой байна. Тэр хүн энэхүү Турк явах эрхийн бичгийг азтан болох нэ. За энэхүү азтны
255 дугаараар төгссөн 492 боломж байна. 492 суглааны одоо харилцагч хэдэн эзэн байгааг мэдэхгүй тийм ээ. 8 82 55. Ер нь хос дугаарууд бас их гарч шүү дээ. 55. Төрөөнийх бүр 15, 25, 11 гэтэр гэл тээ. За 82 55 дугаараар төгссөн суглаатай. Ерөнхийдөө энэ хүү аян маань бас ингээд тодорхой хэмжээний ингээд өргөжлөд яваад байгаа болохоор Ариг банкны одоо энэ хадгаламжийн харилцагч нар маань бас энэ суглааны үерх хүлээлттэй болдог гэсэн. Яг одоо лайв явж байгаа тийм. Яг ингээд үзээ сууж байгаа ахал гэж би бодсон. Манай давлах дугаар 70,001 дугаар тийм тэрлүү аягүй их залгана. Хизээ яг явагдах уу? Би яаж юугаа шалах уу гэж харилцагчдаар мэдээлэл энэ төр аваад тийм. Тэгэл яадаг. Тэгэхээр ер нь хүмүүс харилцагчдод хүлээгээд ингээд сурцсан. Тэгээд энэ чинь нөгөө сар болгон оруулах боломжтой шүү дээ. Би хэрвээ надад юм хугацаатай хадгаламж байгаад 100,000 төгрөг хадгалаад би дараагийн сард 50,000 төгрөг нэмчих юм бол нэг ихээр оролцоол байна гэсэн. Тэгээ эн чинь одоо өнөөдөр ингээд урамшуул эзэн болохгүй ч гэсэн хамгийн чухал зүйл дахиад хэлэхэд жилийн эцэст та 100 сая тонн болно шүү гэдгээр аягүй чухал байгаа. За 1 тэг 1 2 7 8 гэсэн цифрүүд 8 боломж байгаа маань. Эдгээрээс аль нэг нь унснаар та өнөөдрийн Турк явах эрхийн бичгийн азтан болох нэ. Яа би бүр догдлоод байгаа. За грамаар хинтэж явж болно шүү дээ. Хүүхдтэйгээ, аавтайгаа, ээжтэйгээ, найз залуу эсвэл найз өсгүйтэйгээ тийм ээ. Эсвэл их нэртэйгээ төгтөөгөө ч гэдэг юм уу. Эсвэл хамгийн бесттэйгээ ч гэж байна шүү дээ. Нууц хамрагтайгаа явжлах яагаад маань байвар шууд зардж байгаа ч бас тийм. Чи азтан болсон, хинтэйгээ болсон гэдэг юм дээр. За 8 бол 2 боломж үлдэж байна. 84, 82, 55 дугаараар төгссөн. За бас 58, 48, 255 2 цифр үлдчихлээ. 2хан боломж. Дугаараар төгссөн суглааны эзэн харилцагч та өнөөдөр хосоороо Турк явах эрхийн бичгийг хожиход 2хан боломж үлдсэн. Сая ингээ ажилласан бол та 8 гэчээд 5 шууд өсрээд 5 ингээд дарсан. Энэ юу гэж нөхөд тэртээ тэгвэл энэ 22 6 гэсэн одоо урд нь нэг цифр гарна шүү дээ тий. Тэрний энэ бол хоёулаа 5 яг энэ дээр 5-ын тод давхардж байгаа учраас шууд автомат ирчихэж байгаа. Хэрвээ энэ 5-ын хооронд 6 ч юм уу 5 байсан бол програм ажилуулна гэсэн. Тэгээд тэр үн чинь нөгөө 5 58 гэдэг цифр байгаа буюу 5 байсан учраас 5-ыг автоматар оруулаад тэгээд ингээд тэгэхээр бас харилцагч маань энэ юу болчих гэж байж магадгүй тий. Тийм байна. За ингээд азтан тодорхойлчлоо. За баяр хүргье. 2 Тэг 3 25 84 82 55 дугаарын суглааны эзэн гончиг сүрэн овогтой чадраа бол та сонгоо хайрхан дүүргийн харилцагч та өнөөдрийн Турк улс руу хосоороо явах эрхийн бичгийн эзэн боллоо. Танд баяр хүргье. Сонгоо хайрхан дүүргээс хоёр дахь хацтай болчихсон өнөөдөр тийм. Энэ удаа чинь нөгөө Баруун аймгийн бүх төрүүлнэ гэдэг шиг баруун зүрх гэж явах. Тийм бай. Баруун тал руугаа их урамшуулсан. Дархан, сонгоо хайрхан, эхлгүүрээс бас нэг азтан тодорхойлсон. Тэгээ бөмбүр гэдэг ингээд яхаа тийм. Ерөнхийдөө тийм байна тийм. За одоо зөвхөн 4 цифр ажиллуулна. Тэгээд 4 цифр ажиллуулад нөгөө нэг 50,000 урамшууллын эзнэрээ тодорхойлно. Хэдэн ч хүн магадгүй тодорж болно. Жинхэнэ тэр дунд таны бүх болон нөгөө манай харилцагч бас 7 шаастай гэсэн тийм. Тэгээ 7 хүүхдээс бас тодорхойлсаа гэж хөрөөе. За эхний цифрийн ажиллаа тийм. За ямар ч хэлсэн 8 азтай маань тодорчлоо. 500,000 болон 1 сая төгрөгийн нийт 8 азтай маань тодорсон. Одоо ингээд нөгөө супертэйгээ таараад. Тийм супертэйгээ нийлээд 9 азтай маань тодорсон. Одоо 50,000 төгрөгийн азтан болох харилцагч нарынхаа сүүлийн 4 орноор шалгуурлах гэж байна. Энэ дээр магадгүй миний анзаарснаар сүүлийн 4 орн гарахад нэг ер нь 30-40 хүн суглаан ингээ боломжоор үлдээд ах шиг байгаа. Сайн ингээд анзаарлаа л та. Тийм байж магадгүй. Гэхдээ нөгөө ямар суглаанаас шалтгаалх байх л та. За одоо бол 7-оор одоо нэг 51,720 боломж байна. Яа 9 79 9 6 97 97 5245 боломж үлдэж байна. За тэгээд өнөөдөр ингээд энэ суглаанаас азсан болж байгаа хүмүүс байна ингээд суглааныхаа том чагналуудын бас азсан болсон хүмүүс их догдлоод хажуу талын хөнтэй бас ингээд гараа зохиол байж байгаа хэрэг тийм. Азсан болчлаа. Ингээд лайв боо ингээд манай пэйж дээр хадгалагдаад үзтэн тэгээд харилцаа хүсэн үедээ бас мэдээлэл авч болно. За мөн 7 97
Хассан дугаарууд их гарч шүү. 797, 527 боломж байна. Тэгээд дахиад нэг ор нэмтгэр 4 болохоор яг нэг 30 40 биш юм байна. Тэгвэл магадгүй тэрнээс илүү ч байх боломжтой байна тий. 50-аад болов гэж бодож юм би. За. 5 57 97 дугаартай 60. 57 97 мөн үстэй. Тий мөн. Дугаартай Тий, 60 цуглааны тий Төгссөн. 60 харилцагч. 60 харилцагч байж магадгүй 20 харилцагч байж магадгүй хэдэн цуглаатай юм тий. Тэрнээс чинь 60 дотроо бас 20 харилцагчийн Тий. эсвэл нэг хүн ч байж болно гэх түрүү байсан тий тий. магадгүй нэг хүч байж Гэхдээ магадгүй. мэдээж тэр бол маш боломжгүй хэцүүтэй тий. Ер нь магтаарах нь бол. За ингээд өнөөдрийн дайв маань аснуудаа тодруулчихлаа. Одоо бид үс нөгөө нэг таны одоо супер урамшуул буюу гадаад аялах эрхийг эзэнтэйгээ шууд уцаар холбогдох болно. За. За хэрэв тэр хүмүүс уцаа авахгүй байх юм бол сая төгрөгийн эвтэй холбогдох болно. За. За тэгээ за чи За, холбогдчих би чи за. залгах чи тий. Тэгээ. Өнөөдөр чинь тэгээ нийтдээ 50,000 төгрөгийн 60 500,000-ын 5 1 сая төгрөгийн 3 тэгээд Турк улс руу хосоор аялах эрхийн бичгийн ацтныг гээд нийтдээ 69 ацтан тодорхойд байна. Ариг банкны аригтай хадгалаад 100 сая эзэн болъё. Урамшуул дайнд оролцож байгаа нийт харилцагчнаартай бүгдээрэнд нь баяр хүргэе. Тэгээд өнөөдөр ацтангаар тодорхойгүй ч гэсэндээ маргааш гэж бас байдаг. Тэгэхээр дараагийн ээлжний бас ацтангууд болох боломжтой байгаа тийм ээ. Чадраа бол тий. Чадраа бол тий. За Өө, холбогд боломж. холбогдох боломжгүй байна. За манай ус бол маань дахиад өөр дугаар байсан болов уу гэдэг өгөөч. Ацтанд нь өөр дугаар За байна. би ямар ч байсан энэ юу руу холбогдож ойлоо. Сая төгрөгийн холбогдож бай Крис үнэтэд их жаргал гэдэг харилцагч. За энэ Бас хүн залгаад ингээ гинт ингээ та ацтан болж байна гэд уцаар ингээд яриад юм гоё баяр баяртай хэмжээ гоё юм байна. Хамгийн нэр биш нөгөө саяны юм энэ харилцагч маань Ирина өө шууд. за Их жаргал. их жаргал. За За энэ за би ярих уу. Спикер дээр нь тавьчихдаг байлаа. Тий. Их жаргал маань одоо дэлгэцэн дээр ойрхон байгаа бол ойрхон байгаа бол шууд л авах хэрэгтэй даа. Тий. Тий. Ямар ч байсан дуудаад байна. Тэгэхээр дэлгэцэндээ бас сайн байна уу? Та их жаргал мөн үү? Их жаргал мөн үү? Сайн байна уу? Та жоохон чимээгүй газар ороод ярих боломж байна уу? Байна уу? Сайн байна уу? Их жаргалаа. Та өнөөдөр Ариг банкны 1 сая төгрөгийн ацтан болоод байна. Танд ийм баяртай мэдээ дуулгаж байгаадаа бид бүхэн маш их баяртай байна. Та яг одоо Ариг банкны аригтай хадгалаад 100 саяын эзэн болъё. Урамшуул дайны сая төгрөгийн эрхийн бичгээр шагнуулж байгаа нэгэн ацтан болоод байна. Тэгээд танд ямар мэдрэмж төрж байна энэ баяртай мэдээг дуулаад? Бүр догтлоод нөгөө сандрал гэдэг шиг юм болоод байна те. За та Ариг банкны аль салбар дээр үйлчлүүлдэг вэ? Дархан дах салбар тийм ээ? Аха. За тэгэхээр танд баяр хүргэе. Дараа чи урамшуул даяндаа оролцоод магадгүй 100 саяын ацтан болох юм билүү? Танд сайн сайхан бүхнийг хүсэн өрөө аз од хэмэрчин өргөлж мандан бадарж явах болтугай. За тэгээд баярлалаа. Ариг банкнаас дахиад холбогдох байхаа тий. Тий. За бид бас тантай маргаашнаас эргээд дахиад холбогдоод урамшуулын нэг болноо Ариг банкыг сонгон үйлчлүүлсэн баярлалаа. За. Жаахан сандарч байна тий. Тий, хүмүүс юу нэг тулгамддаг юм билээ тий. За өөр дугаар байгаа болоо. За өөр ямар дугаарлаа? Өчөөд саяны нөгөө Дубай явах эрхийн бичиг хожсон оролцогч нь ганцхан дугаар байна уу тий? За. За тэгвэл өөр сая нэг төгрөгийн ацтан руу ярих уу? За тэгээ. За Атан чимэг гэж хүн байна, оргил гэж хүн байна. Аль руу залах юм? Дээрээс нь залах. Оргил нь ихтэй бол эрэгтэй хүнтэй холбогдох уу? За тэгээ. Эрэгтэй хүн чинь гэхдээ сэтгэл хөдлөл далд. За. Илэрхийлдэг шүү дээ. Эрэгтэй хүн чим үтсэн юм шиг байдаг юм даа. За гэх. За.
оргил. Оргил үү те? Тий. Оргил дэлгэцэн дээр орхон сууж байгаа юм шүү. За. За үзэгчд маань бас яг одоо ингээд энэхүү 100 саяын аздан урамшуул даян маань шууд явагдаж байгааг бас харж байгаа. Байна уу? Байна. Оо сайн байна уу? Та оргил мөн үү? Мөн байна. Оо сайн байна уу? Тантай Ариг банкнаас холбогдож байна. За яг одоо Ариг банкны аригтай хадгалаад 100 саяын эзэн болын урамшуул даяны азныг тодруулах шууд нэвтрүүлэг явж байна. Өнөөдөр бид нар 1 сая төгрөгийн 3 азданд тодруулсны нэг азданд та боллоо. Та 101 сая төгрөгийн аздан боллоо. За баярлалаа. Та сэтгэлээ хуваалцсан уу? Юу хэлэхтэй. Аха. Ямар ч юм амтсан болох баярлалаа. Танаа манай амтсан бас баярлалаа. Аха. Хатгалаад мөнгө гэж хэлж юм болоо. Сайхан юм шиг. Аха. Тэгэлгүй яах вэ? Тийм ээ. Тэр хүмүүсийг одоо сайхан банк ихтэй хатгалуулаад тэгээд амтсан мөнгө би чинь нөгөө хүүгээрээ сайхан амтсан матраунд явж байгаа ш. Танаа банк ч угаасаа өндөр хүүтэй явж байгаа ш. Тэгээ ямар ч юм танаас баярлалаа хүн болгоныг мөнгө өгч чадхад ч бүгдээрээ баян болчихсон. За баярлалаа. Танд 1 сая төгрөгийн аздан болсонд баяр хүргэе. Ариг банкаар өргөж өгөөжлүүлээрэ. Дараачийн бас 100 сая эзэн болын урамшуул даянд бас идэвхтэй оролцоорой. Магадгүй 100 сая эзэн болчих юм билүү? За баярлалаа. Ариг банкнаас тантай маргааш холбогдно. За та аль салбар дээр үйлчлүүлсэн бэ? Үйлчлүүлдэг Ариг банкны? 3 дөрөвдүгээр хороол. Аха. 10,000 барааны хажуудлын Ариг банкны салбар. За баярлалаа. Танд дараачийн урамшуул даянд идэвхтэй сайн оролцоорой. Илүү их том шагналын эзэн болоорой болохыг өрөөё. Ерөөд бас тавч болтгоо. За баярлалаа. Баяртай. За энэ саяны дугаараа зөв оруулж өгнийг үзээд За, тэгээд дахиад болохгүй лайв өндөрлөө тий. За эрэгтэй хүмүүс нэрнгээсээ л нэг тийм намблаг байх юм те. Тий, юм үзсэн. Нөгөө эрчүүд бас ингээд сандраад жоохон балмагдаад те хэл хөөхгүй болоод тэгж штэ нөгөө гинт ингээд азтан болцсон гэхлээр. Тэр сая бол дархан салбарын азтантай бид нар холбогдсон. Оо за холбогдож штэ. Өөдөө холбогдож байна. 3 дөрвөн хорооллын салбарт дээр үйлчлүүлсэн. Турк ажиллах. Турк гэх те. Тий. Нэр нь юм билээ? Чадраавал. Чадраавал. Эрэгтэй хүн юм шиг үү те нэрийг сонсохоор. Байна уу? Оо сайн байна уу? Та Чадраавал мөн үү? Оо сайн байна уу? Тантай Ариг банкнаас холбогдож байна? Яг одоо Ариг банкны аригтай хадгалаад 100 саяын эзэн болын урамшуул даяны 3 дугаар шатны шалгаруулалт шууд явагдаж байна. Тэгээ та өнөөдрийн энэ урамшуул даяны Турк улс руу хосоороо аялах эрхийн бичгийн аздан боллоо. Танд баяр хүргэе. Ийм сайхан мэдээг танд дуулгаж байгаадаа маш их баяртай байна. Та сэтгэлдээ хуваалцаач. Аздан болсон. Аха, тэгэлгүй яах. Аха. За баярлаа. Нэг хэрэгт оролцох байхаа. Та Турк улс руу хосоороо аялах эрхийн бичгээр шагнагдсан. Та яг хэнтэй хамт аялъя гэж бодож байна? Гэргэнтэйгээ юу? Хүүхдтэйгээ юу? Тэгэлгүй яах вэ? Мэдээж хэрэг гэр бүлээрээ зөвлөх хэрэгтэй те. За баярлаа. Чадраавал харилцагч танд маш их баярлаа. Тэгээд Ариг банкны аригтай хадгалаад 100 сая эзэн болын урамшуул даяндаа дараачийн саруудад бас идэвхтэй оролцоорой. Магадгүй оны эцэст бас 100 сая эзэн болчих юм билүү?
За баярлалаа. Тэгээд тантай маргааш Ариг банкнаас холбогдноо. За танд амжилт хүсье. Илүү их азтай, одтой байхыг өрөөё. За та бүхэн сайн хэлчихье. За баярлалаа. За. Ямар гоё юм би бүр өмнөөс нь би ингээд оглоод ах юм. Зөвлөж байгаа л явах нь да. Тий зөвлөө. Хинтээ явна гэдгийг шууд мэдээж хэрэг аялдаар явахэр тэртээ явъя гэдэг ингэчгээр бас юу лээ чи ажил төрлөө төвлөвлөн хизээ явах үлээ гэл тэр явах цаг хугацаанаас бас шалтгаална шүү дээ тий. Байж би бидөөс явчаа гэхүү те. Тий. Гиснээс одоо энэ Турк аялах эрхийн бичиг маань яг танах нөгөө хамтарч байгаа гэсэн шүү дээ. Яг тэдэн сарын тэднээс тэдний хооронд яв гэдээ албан ёсоор өдөр зааж өгч гэнэ үү? Энэ ялагч маань өөрөө би энэ удаад явж амжихгүй байна. Дараагийн удаа эх сард явж болох уу ч гэдэг юм уу? Ийм боломж байгаа. Аялын компанийхаа нөгөө аялын өдрийн бидөөс харилцагтай хэлдэг. Ер нь бол энэ удаагийн аяллаа харилцагч маань болохоор 9 сард явах төлөвлөлт байгаа. Тэгэхээр 9 сарын айлны хугацаанд бидөөс одоо ингээд яхаар бидөөс урдчилж хэлээд тэдний үед явах нь байх шүү гэдгийг хэлчин. Тэгэхээр нөгөө харилцагч маань өөрийнхөө ажил бас төлөвлөгөө боловсрондоо ээж ямар таах байсан бол тодорхой хэмжээгээр хойшлуулдаг юм уу тийм байдлаар зохицуулах. За баярлалаа. Өнөөдөр ингээд маш олон азт нийт 69 азтан тодрууллаа. Миний хувьд бол маш гоё байна. Хүн болгоны ийм гоё баярт мөчийг хуваалцаад ийм сайхан азтан болоо гэдгийг бас ингээд уцаар залгаж нэг баяр хүрэхэд үнэхээр гоё байна. Эндээс бас хараад суглааны дугаарыг хараад тэгээ нэрийг хэлээд бас азтан болоо гэдгийг хэлэхэд маш гоё байна. Тэгээд Ариг банкны харилцагч та бүхэн цаашдын аригтай хадгалаад 100 сая эзэн болон урамшуул даяндаа идэвхтэй оролцоорой. Энэхүү аян маань сар болгон үргэлжилж байгаа. Мөн оны эцэст 100 саяын эзэн болох супер азтнаас тодруулна. Тэгэхээр яг одоо л Улаанбаатарт шууд дамжуулж байгааг бид бас нотлох хэрэгтэй. Улаанбаатарт 16 цаг 2 минут болж байна. Миний утас дээр л хоёулаа адилхан байсан нь. Тийм 2 минут болж байна. Тэгэхээр өнөөдрийн энэхүү урамшуул даянаас нийтдээ 69 азтан төрлөө. Тэгэхээр 69 азтангаас 5 ширхэг 500 сая төгрөгийн эзэн, 3 сая төгрөгийн эзэн, нэг супер азтан буюу Дубай руу Турк улс руу хосоороо аялах эрхийн бичиг. За мөн сүүлийн 4 орнонд таарсан нийт 60 харилцагч маань 50 сая төгрөгийн эзэн болсон байгаа. Тэгээ та бүхэндээ бүгдээрэнд нь баяр хүргэе. Мөн өнөөдөр азтан болоогүй ч гэсэн маргааш гэж байгаа шүү. Азтан болоо. Би бол гандан болохгүй. Гиснээс нь би сая өөрөө ирэхгүй Дубай гэдэг амнаас орчлоо штэ. Би нэрээ юу яасан юм бэ? Нөгөө одтой бүжиглээ гэдэг шоу нэлээд олон жилийн өмнө TV5 телевизээс тэр зохион байгуулагдчихсан. Тэр тэмцээнд ороод Гран При шагналын эзэн болоод Дубай руу Араб Эмиратын Дубай руу бас аялах эрхийн бичгээр шагнуулж исэн байхгүй. Тэгээд яг тэр мэдрэмж маань дотроо төрөөд өөрөө ирэхгүй сая Дубайг хэлсэн шүү. Тэгээд тэр үед бол бас азтан болоод одоо төрүүлээд Дубай руу аяллаар яваад ирэхэд бол маш гоё мэдрэмж. Тэр бол хизээш давтагдчихгүй тийм түүх гэг одоо өөрийнхөө амьдралын хуудасд үлдээж байгаа. Тийм өчүүд байдаг. Тийм учраас бас сая чадраа бол харилцагчтай бас баяр хүргэе. Тэгээд миний дуугийн сонсноор л жоохон ахмад насны хүн байсан. Нэг 65 авч юм уу? 60-аас 65 ч юм уу? Тийм хавцаа насных байж магадгүй. Мэдхгүй миний нөгөө мэрэгчлийн онцлог. Тэгэхээр бас нөгөө амьдралдаа хүн хосоороо аялаад маш гоё дурсамж түүхийг үлдээнэ гэдэг бол хүний амьдралын хязгаарч дахин давтагдчихгүй маш гоё боломж өгдөг. Тэгэхээр өөрөө бас ингээд азтан болсон юм чинь хүүхдүүдээ биш. Заавал өөрөө яваарай. Тий. За ингээд 2025 оны 3 сарын 1-ээс урамшуул дайны маань 5 сарын 1-ээс 5 сарын 31-ний хоорондох хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн болон орлого нэмсэн хугацаагаас сунгасан харилцагч дундаас тодруулсан энэ удаагийн урамшуул дайн маань энэ хүрээд өндөрлөж байна. За харин дараагийн үе шат маань буюу 6 сарын 1-ээс 6 сарын 30-ны хооронд үргэлжилж байгаа. Та одоо ч гэсэн гараад өөр доор байрлах Ариг банкнда хадгаламж нээгээд энэхүү аяны азтан болох боломжтой шүү гэдгийг дуулгаснаар энэхүү аян маань энэ үрээд өндөрлөж байна. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За дараагийн сард азтан болох болтугай гэж өрөөе. За мөн магадгүй 50 сая төгрөгийн дундаас танаа хөлт бас тарсан байх магадaltaй. Тэгэхээр би нөгөө бас харилцагч нартай хандаад одоо хэлэхэд өнөөдрийн шууд амжилттай сүүлийн үгээ хэлэхэд та хадгаламжиндаа заавал их мөнгө хийх албагүй 5,000 ч байсан, 10,000 ч байсан, 50,000 ч байсан хадгаламжийн одоо дансны чинь үлдэгдлийн тоо нь өөрчлөгдөж байгаа учраас та өөрийнхөө боломжоор хийгээд авах хэрэгтэй. Тэгэхээр нэг өсөндөө одоо 6 сарын 1-ээс 6 сарын 30-ны хооронд магадгүй 7 хоногт бол нэг 5 юм уу 10,000 төгрөг хийгээд энэ сарда багтаад 50,000 төгрөг хийцэн байхад бас энэхүү урамшуулд аянд одоо оролцох юм боломж нэгдэж байна.
Би бол нэг хүүхдийн данс нээлгсэн болохоор яг хүүхдийнхээ дансаар яваад байгаа шүү дээ. Үгүй мэхэд одоо усаас авдаг хүүхдийн одоо сар бүрийн 100,000 төгрөгийн тэтгэмжээ Ариг банкныхаа хадгаламжийн данстай холбоод тэгээд одоо хүүхдийнхээ тас руу хийгээд байхад та автоматар сар болгон 2 одоо суглаад 100 саяын эзэн болын урамшуулалт аянд оролцох юм 2 боломжтой болох нэ. Тэгэхээр та бүхэн бас энийг сайн бодоод үзээрэй. Би бол яг тэгээ шийдсэн байгаа. За баярлалаа. За ингээд дараагийн лав яриг уулзлаа. Тэр баяртай. Баяртай. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоор хадгаламжийн урамшуулалт аян дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500,000 төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50,000 төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тоторох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк.